Аанаас яригдчихэж байгаа. Тийм учраас нэгдүгээр шүү дээ. Энэ эрх ашигын эренбүүдийг одоо дөрвөн асуудлаа хуулийн дагуу одоо шуухан шийдэх ёстой л гэж харж байгаа. Намын хашиг шинэ даргатай яг ямар хүлээлттэй багш ямар хүн намын дарга сонгодоос гэж харж Гэхдээ байна. одоо тий гишүүд шийдэн шүү дээ. Тийм учраас одоо би бол яг албан ёсны олонхын гэдэг юм уу яг хууль заасан дүрм заасан тэр шийдвэр гарвал одоо тэр хүн идэ сонгогдох одоо бүхлэмж хэрэгдэд явна. Тэгэхдээ ерөн бол одоо гол хүсэж байгаа юм бол бас өрсөлдөөн гараасаа л гэж одоо хүсэж байгаа. Тэгэхээр зааднаас дахиад хүмүүс нэр төвшөөсэй, нэрээ төвшүүлээсэй гэдэг байр суурь. За ямар ч байсан одоо бол хоёр хүн өрсөлдөн л гэж ойлгож байгаа шүү дээ. Ерөнхий сайд тий Зандар Шүтэр дарга. За Монгол Улсын их хурлын дарга, амар бэлсгэлэн дарга хоёр ямар ч гэсэн өрсөлдөх юм байна. Энд чинь бас одоо залуучууд ч гэдэг юм уу энд хуралд оролцож байгаа хүмүүстээ бас нэг сонголт байна л гэсэн үг. Нэг хүн дэвшээл одоо тий бүгд гараа өргөө явчих ерөөсөө болохгүй. Тэгэхээр энийг одоо бидэд бас зарчим ил тод өрсөлдөөнтэй. За ийм л болосоо л гэж хүсэж байгаа. Өнөөдөр удаа хурлынхаа товыг гаргах болов. Их хурлынхаа товыг. За ер нь одоо хилцэх асуудлууд ороод шийдэгдэн шүү дээ. Ямар асуудлууд хилцэх нь одоо ямар ч гэсэн эхлээд батлах хилцэх асуудлаа. Энэ дээр асуудлуудаа явах бах. Ер нь зүгээр яг дөрмийн дагуу бол бас хуралдах одоо товоо зарлах хэвээр ийм зүйлүүд байгаа. За. Өнөөдөр намын талцал хуваагдал бол одоо бас хэрэгс хэтэрч гэхээр том гэмт хэрэгүүдээ илчилж хууль шүүхийн байгууллагаар бас нэгнийгээ айлгын сүрдүүлэх асуудлууд гарч ирнэ л дээ. Энэ тал дээр таны намын гишүүний хувьд ямар баримттай вэ? За тэгээд асуудлыг барим 50-ын баримтгүй зүй ийм зүйлүүд ярина гэдэг бол одоо харамсалтай л байгаа. Харамсалтай л байгаа. Тодорхой хувь хүмүүсийн одоо хувийн харилцааны асуудлууд Монгол Ардын намын шийтгэл болж болохгүй. Нийт одоо энэ 300 гаруй мянган нам одоо гишүүнтэй Монгол Ардын бусад намын одоо гишүүдийн шийтгэл болж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудлууд байдаг бол тэрийг нь өгдөг газар нөгөөд хууль хэлтийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Түүнээс биш одоо ингээд намын их хурлыг үзүүлээд янз янзын юмнууд ингээд яхаар үндэ хэлэхэд бид нар ч гэсэн өөрсдөө төөрж штеп ингээд. Тэгээ одоо хууль хэлтийн байгууллага шийдээд эсвэл одоо тэр нөхцлөөрөө шийдэгдээд явах ёстой юмнуудыг бидэд энд ингээд телевизээр яриад сууж ийн гэдэг бол бас жоохон харамсалтай л. Яриад байгаа баг хурлын гишүүд үнэхээр тийм дарамт ирээд байгаа юм уу? Шийдвэр өдрөөс тийм дарамт ирсэн үү? Гэхдээ одоо нэг тийм ажиглагдсан зүйл байхгүй л шүү дээ. Одоо мэдгүй юм да. Би бол одоогоор бол надад мэдгэцсэн зүйл аа. Тийм ингээ хоёр талаас нь ярих. Нэг нь болохоор бахуулаараа шийднэ. Нэг хэсэг нь болохоор нөгөө тийм байхгүй талаараа намын дараас сонгох. Ер нь хоёр талаас нь. Одоо баг хурал гэдэг бол улс төрийн намын тухай заасан дагуу төлөөлийн төв байгууллага. Энд бас бүрийн эрх нь байгаа. Өөрөөр хэлэх юм бол энд өрсөлдөөн гараад 3-2-оор одоо даргаыг сонгох бүрэн боломжтой байж байгаа. Боломжтой байж байгаа. Намынхаа дотоод ийм нэгдлээ ер нь юу гэж харж их хурлын дарга бол намын хагарал бол нэлийн өндөр түвшинд хүрчлэгдэх зүйл мэдээлэл хийх үеэр ярьж байсан. За одоо тэгээд асуудал шийдэгдэхгүй л үү дээ. Би чинь тий ерөн бид чинь дөрмийн дагуу үйл ажиллагаагаар яваад одоо нэг талдаа зэгцрэж явна шүү дээ. Мөнхийн одоо ингэж хэрүүл талцалтаа явахгүй баха. Ерөн зүгээр аливаа одоо цаашдаа ч гэсэн ерөн сурамжтай юмнууд байна. Энэ өрсөлдөөн гарах энэ үйл явц дээр биенээ харлуулдаг янз бүрийн байдлаар ингэж яммааргүй санагдах юм. Тэгээд аль болохоор л одоо би бас олон залуучууд тий энэ намын удирдлагад дэвшээсэй гэж бодож ирсэн. Эмэгтэй хүмүүс дэвшээсэй, нэрээ дэвшүүлээсэй. Тэгээ эн чинь бас бодлого шийдвэрийг олон нийт хүргэн хинэн ямар одоо зүйл ярих энэ намыг авч явахын төлөө ямар байр суурьтай байгаа үзэл зарчим барих гэж байгаа. За дээрэс нь одоо ерөн гол асуудал чинь өрсөлдөөн шүү дээ. Ингэж бид нар явна үхээс биш одоо энэ олон мянган нам одоо гишүүнтэй нам зүгээр нэг хүн их ч юм уу ярсгий тал одоо өргөдөг энэ юунаас бидэд одоо цаашдаа байж болохгүй л гэж үзэж байгаа. Тийм учраас ерөн зүгээр юм бохир технологи гэж ярих уу да одоо ийм зүйлүүдээ одоо гаргаж өрсөлдмөөргүй. Чи хэвийн үзэгдэл шүү дээ өрсөлдөөн гэдэг чинь. Гэтэл одоо заавал одоо нэг хүн дарга болох хэрэгтэй юм шиг бусдыгаа харлуулдаг ийм нөхцөл байдал одоо бас гарч байгаа нь бас туйлын харамсалтай байна. Та хууль зүйн яамд өндөр албан тушаал гарч ирсэн. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга болон сайд нь одоо мөрдөн байцаалтанд байгаа хэргийн материалтай танилцах боломж юу хэрэг байдаг вэ? Баггүй. Би ерөн амьдралдаа одоо тийм одоо хэргийн материалтай ерөөсөй танилцж байгаагүй. За ерөн зүгээр хэргийн тойм ирдэг. Тойм бол зөвхөн сайдд ирдэг. Одоо газрын даргагаад шууд одоо хариалагдах бодлогын хэрэгчлэн зохицуулах газрын даргатай л харьцдаг. Түүнээс биш хууль зүйн яамны төрийн нарийн ч юм уу за бусад одоо хууль зүйн бодлогч байт юм уу энэ дээр хэргийн тойм бол ихгүй л дээ. Бид чинь зүгээр ерөнхий судалгаагаа л авч ирнэ үхээс биш нэг хүчлэн авч тэрэгтэй ч юм уу энэ юу болж байгаа юм гэж ямар ч одоо тийм боломжгүй ямар байдлаар энэ мэдээлэлүүд олдож аваад байдаг би бас одоо бас гайхаад байгаа. Энэ одоо хууль зөрчсөн үйлдэл мөн үү? Жишээлбэл одоо өндөр албан тушаал хашиж байхдаа хэргийн материалыг архив болгож аваад түүнийг олон нийтийн мэдээлэлээр гэх юм одоо ийм нэг зүйл харагдаад байна шүү дээ.
За ер нь тэгээд одоо шалгагдах үстэй. Одоо аль тал нь баримтаа өгөөд эсвэл одоо энэ асуудлууд нь байнгүй л ерөнхийдөө яг шийдэх газар шийдэсэн. Би бол ерөнхийдөө тэр хууль хяналтын байгууллагаар явдаг асуудлыг гудамжинд гаргаж ирээд намын дотоод асуудал болгож ирээд ордон дотор яриад байдаг ерөөсөй ойлгодоггүй. Та хэд маань ч гэсэн энийг бас ойлгох хэрэгтэй. Аливаа хэрэг магаан гахаар л одоо ингээд хууль зүйн сайд руугаа дайраад яагаад байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр ийм байдлаар ч ингээд түлхэгдээд сүултээ энэ соёл болж байна. Одоо нэг тухайлан кейс юу болсон ингээд бидэд энэ дээр бодлогын ямар алдаа гарав энийг засах уу гэдэг асуудлыг ярина уу гэхээс биш одоо тухайлан кейсийг одоо араас нь санаа тавих ч гэдэм үү ийм зүйлүүд ингээ байгаад байгаа буруу. Тэгээ энэ бол цаашдаа ер нь одоо засах туслал гэж харж байна. Өнөөдөр намын дарга асуудал өөрөө биш тань зэрэг одоо улсын одоо цаашдаа нийгмийн хэсэг хийж байгаа. За шийдчих واخ. За.